одоо ингэн заяа. За. Хайрын түүхээр битээр мөгийн битээр ингээд дандаа юм одоо хайрын түүх ярьдаг шүү дээ. Хоёрын хайрын түүх болгож бодлоо шүү. Тэнгүүд мөгийн битээрийн хайрын түүхийг сонсъё гэж айгүйх чат ирдэг байхгүй юу? Нэг хоёрт нь гэх юм бол саяхан та сайн угаар миний аав ээжийн хайрын түүх гэж ярьсан. Одоо эх 7 хоногт өөрсдийнх нь хайрын түүхийг одоо яар танилцсан яриулж байгаа байхгүй юу? Тэр айгүй тийм сонирн байна л да мэг маш цэцгээ. За хайрын түүхөө уулзъя. За эхний асуулт хизээч мартагддгүй хайрын түүхийн эзэн чинь хэн бэ? Одоо миний анхны үеэр хэллээ да. Тэгээ одоо бэлгүнээ өөрөө ч гэсэн одоо энийг мэддэг болохоор бид чинь 4 жил үргэлжсэн шүү дээ. 18 тагаас 17 тагаа эхлээд 21 дээдээс алцсан байхгүй юу? Хэддгээр бэлгүнэ? Эхний бэлгүнээ. 3 дугаар чарил цаа гэдэг шиг. Тэгээд асуулт нь болохоор тий одоо тэгвэл анх яаж танилцсан яасис ингээд сайхан чөлөөтэй яа тэгэхээр өнөөдөр яаштай те заавал маазрах гээд байхгүйгээр зүгээр сайхан яа энэ туршилтын нэвтрүүлэг ингэж явал яах нь гэж үзэж байна. Мэдээгүй явж туршилтаа байна. Гэхдээ штэ тий нөгөө чөлөөтэй гэдэг үг чинь бол надад илүүдэж За байна. хаалт угаасаа чөлөөтэй хүн гэж би их чөлөөтэй хөө. Ингэжсэн байхгүй юу? Манай булгаа гээд нөгөө абон биш үү? Абон булгагийн яг ангийнх нь одоо хүртэл найзалж байгаа найз нь бэлгүнэ байхгүй юу? Тэгээд бид хоёр ингээл нэг салгалаад алхаа явж исэн чинь бэлгүнэ харсан юм байна л та. Тэгээд тэгсэн дурлцсан гэсэн. Тэгээ надлуу юм битсэн. Тэгсэн би яг үндэ тийм бүдүүн бондгор баннаар дургүйсэн байхгүй юу. Тэгээд амар тоохгүй байсан чи сүултээ нэг тийм амар хөөрхөн юм шиг санагдаад тэр үед чи мэдээ яг мессенжерээр чаталт өгсөн байхгүй юу. Чи тэгээд ангаргийг хаяа өдөд идэв. Би бүр ахын нүртлөөддөг. Тэг ч яг таныг ч үдчихсэн. Ган болын хүүгүүд айгүй хөөрхөн штэ гэж. Үшээ бүр ган болын бүр нэг дундх залан бас хөөрхөн штэ. Гуруулыг сонирхдаг штэ. Ангаахад инээч сууж байна. За чи гүүгээ явчиход байсан. Хүй нэвтрүүлгээ найруулаарай. Би ч яг чамаар бүр сонирхуулаад бүр дөжөрцөн штэ. Тэгээд юу сонирхдаггүй байж байгаа чат бичээд тэгээ бид хоёр чи айгүй хурдан ирсэн юм аа. Тэгээ би чи нөгөө гэр хоорол амьдрдаг гэдгээс амар ичдэг байсан байхгүй 10 жилдээ. Тэгээд ер нь байранд амьдрахын бүр мөрөөсөл манай найзууд бүгдээрээ ингээд байранд амьдрдаг. Энэ мэн заяа шар хаднаас хаасан эдгээр сургууль руу илээ 96 хороолын 96-оор заяа ингээд наа чин бараг хүлэн газар өрөхгүй тэгээл ингээд жигцэлдээл жагцалтаал тэгээл ингээд хичээлтэй явдаг. Би чи асуусан дотор ингээд хүмүүсийн дундаар ундчдаг гэсэн чинь хаашаач хөдлөхгүй. Угаасаа тийм шагцалтай байгаа шүү. Бэлгүнэтэй цуг уу. Тэгээд бидээс сургуультай явдаг байсан юм уу? Тэгээ би чи анх ингээд нөгөө нэг бараг тэр үед чи такси макситэй ингээд цуг эртээ хүүхдтэй цуг такси макситэй цуг явж үзэж байгаа байхгүй. Тэгээ анх ингээд нөгөө нэг шараадныхаа дэ байшин амар ичээд гэсэн чи яагаад ингээд улаагаад байгаа наа гэж надаас асуусан байхгүй. Гэхдээ ичээ гэсэн чи өөс ичих юм санаа зовхон байхгүй штэ. Тэгээд ирчихсэн байхгүй. Тэгээ тэр үед чинь бэлгүнэ чи аавынхаа Прадог тэр 1-р курс орохын 100 юу яадаг вэ тоо да. Өдөг гэлээ гэсэн чи манай ангийн бандар баян айлын бантай суудсан өстэй мөнгө хардаг болдог. Намайг хөөхөнд нөгөөд чинь жолоондоо суучаал байгаа л аавынх нь машин юм чи. Тэгээ сүүлд нь эмээ өвөө нь машин авч өгөөл. Тэгээ би тэр чи ерөөсөө нэг бензиний мөнгөө яаж олох уу, яаж хаашаа тэнхүүл гэж боддог. Тэгээ тэр үе амар гоё байсан юм байна. Юу ч бодох 4 жил амар хурдан өнгөрсөн. Ерөөсөө муу. Тэгэл ойдны 4 жил юм байна штэ тий. Үгүй. 17-оос эхлээд 1-р курстээ сурчсан байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө бол тэгээд нөгөө нэг анхны үе гэдэг утгаараа жоох уйдаад гэхүүдээ. Бэлгүн бол надаас уйдаг юм. Би яг өндөө уйдсан байхгүй. Тэгээс салж ирсэн. За. Баян л байсан. Ичиг парадад ичиг хэрэггүй гэж хэлсэн үнд бол дурлжт юм байна те. Яах вэ амар хөөрхөн санагдчихсэн юм чи. За чимба. За би сая бодлоо. Дэнэгтэй таараа чи. Дэнэг юм ярива. Би 375 хайраасаа сонголоо. Зүгээр яхаа. Юу солонгосоор юу гэдэг чинь өрөөсөө одоо монголчууд орчуулахдаа өрөөсөө хайр нэг талын хайр гэдэг нэг тиймэрхүү юм яриад. Одоо яг тэр үнчээ хайр. Өрөөсөө. Тэр тиймэрхүү. Би бүр зөндөө энэ яг өрөөсөө оймс ярьж байгаа юм шиг байна. Оймс уу? За нэг өрөөс ч гэж. Бага байхад нэг уянгаа гэдэг нэг охин байсан юм аа. Манай нөгөө юм байсан. Тэгээд ингээд айгүй сайн болж байгаа байхгүй юу? Тэгээд гол нь би өөрөө ингээд нөө эрэгтэй хүүхдээ ойрхон ингээд тоглож үздэг. Манай гэрийнхэн чинь дандаа ингээд эрэгтэй бүгдээрээ эмэгтэйгээр нь яаж харьцахаа сайн мэддэг.
Тэгээд одоо манай циркэнд нэг крашн дээр тоглолдог гэсэн аахгүй. Тэгээд тэднийхээ крашны хажууд юм байранд байдаг. Тэгээ крашн дээр очиж гүөхтэй ингээм аминдаа гоё муу хувцаа өсөө нэг анх нэг яг тэр анх мэдрэмж одоо эрэгтэй хөлтөд би 8 настай л байсан үеэс 18 хүртлээ баг ингээд уянгаар таалагдах гэж 10 жил. тий харж явсан бохгүй. За. Тэгээд төсөл нь жоохон өрөвдөлтэй шүү. Одоо уянгаа хаана юу хийж байгаа? 10 жил өрөөсөө сайн. Иш 10 жил өрөөсөө ижил болгоод өмсчгүй дээ тэр аимсаа. Тэр хооронд нэг ярих хэдхэн боломж гарсан. Би амар тэр. Аимсгүй болохоор чи тоогоогүй. Тэгээд угаасаа нэг тэгээд нэг тэрүүгээ болсоо баа. Тэгээд яаж дууссан? Чи тэгээд гаражн дээрээ цонх руу хардаг байсан юм уу? Гадаа тоглож идэг таардаг гаражн дээр гүүхээр хардаг ингээд тэр аваараа гүйж явахтай гэрээ хажууд. Тэгээд чаа 18 хүртэл гаражн дээр гүглэр чи догод. Гаражн дээр 18 хүртэл гараж байхгүй. Костюм би жагтаа нэг тэтээс юм жоохон хүмүүстэй дийлээ гаражн дээр гүгээд. Яаж уянгаа чамаг тоох. Би яагаад тэрийг бодоогүй маа. за ямар тааш гаражн дээр үсчих. Уянгаа гаражн дээр гараа та. Тэгэж хүүсээр гал өнгөрсөн даа. Йоо за. Ганц аач гэж юм хэлээгүй тэгэл сургуулаа төгсөөлгөө байхгүй болсон. За. Та байранд амьдардаг гэсэн. Би одоо ингэж бодоод байсан чинь 999 хайрын дотор маань зөндөл гой гой юм байна л да. Тэгээд Хамгийн гоё. Тоо ингэж иргүүл. хамгийн юу юм бэ наа? Хамгийн одоо ингэж нөгөө нэг их би өөрөө амар их дурлсан нь болохоор одоо энэ мандах урах хоёрын ээж. Тий. Оюутны байранд анх танилцчихсан. Амар гүн дурлсан байсан хүн байхгүй юу? Та тэгэл бол юм уу? Тий. Үгүй ээж баг уйлах гэдэг ардаас нь. Анх яаж танилцснаа ярих юм. Тийм штэ. Ямар муу Тэр 1999 оны намрын налгар өдөр байлаа. Манай хүмүүнгийн бас нэг тэнхимийн декан байсан байхгүй. Тэгэл тэрнгээрээ дамжуулаад надад би ингээд би ерөөсөө ингээд гэртээ амьдрах тогтох суурших тийм байхгүй болцсон байсан. Тэгээ аавд та ингээд надад нэг оюутны байр одоод өгч. Тэгвэл би ингээд найзуудтайгаа тусдаа гараад амьдрчих гээд байна гэдэг. Тэгсэн чинь аав яг хөө ярьж байгаад декан хүн чинь нэг оюутны байр гаргаад өгчихгүй юу. Тэгээд манайх нөгөө нэг энэ гадаад оюутны байрны ардталт хүмүүнлийн байр байдаг штэ. Тэрний 207 гэдэг тоодод манайх нэг өрөө гаргаад өгчлөө. Орсон чинь хов оосон өрөө тэгээд одоо манай нэг хитэн найз нар гэрлээ мэдэндээ зарим юм. Тэр нөхдүүд л бөөндөл ингээд надаар далимдуулаад бас нэг ингээд гэрээсээ зүхтаж тусгаар амьдрах гэдэг нөхдүүд шүү дээ. Тэгээ орсон чи бөө тоос шороо болсон тийм л газар байж байгаа юм чи. Тэгээд шүүрж байхгүй юу ч байхгүй нөхдүүд чи яд хамгийн ойрхны хаалга тогшол нөө шүүр тосгоор гуух гэдэг өгсөн чи нэг юм өсөндөө юм сор мортой нэг юм лаг хөөрхөн охин зогсож ирсэн байхгүй. Нөмгөн юм дээл мэлтэй. Та гэрлэгч харж ирсэн үү? Тэгээд манай багш ахгүй юу? Тийм үү? Магистр анги багш ахгүй. За. Тэгээд би бид нар энэ юу юм байгаамаа энэ эсрэгтлийн чи өрөөнд орох гэж байгаа маа тэгээд Айгуу хөөрхөн. эсрэгтлийн чи өрөөнд орох гэж байгаа ингээд шүүр хутгуур хоёр байвал өгж байгаа ч гэдэг. Тэгээд шүүр хутгуурыг аваад гисэн чи. Тэгээд цэвэрлж исэн чи харанхуу бодоод тэгсэн чи нөгөө бүтлэн бөксөрөө иргэсэн өрөө нь бас гэрэлгүй байгаад ахаал гаалгын төгшөө гэрлээ төр зөргөж байгаа чи бид нар ингээд нэг цэвэрлэгээ хийгээд өгчээ. Тэгсээр хагаад яг ингээд зэрэгэлдээ өрөө байсан. Манай хүн яг дөнгөж 1-р курсын оюутан бодоод ирсэн байсан. Тэгэл би ч нөгөө нэг скаутын тэр жил чинь нэг юм юу хийх гээд хавар юм байна шүү. Би ёстой намар гэж худлаа андуурч байгаа юм байна. Өөр хайртайгаа байсан юм шүү дээ. Тэгээ 90 оны зун бид нар нэг Аз намхан талан залуучуудын чууд уулзалт амар том арга хэмжээ их гэж байгаа нөхдүүд байхгүй. Тэгэл тэрэндээ бэлдэж байгаа нөхдүүд. Тэгээд манус чи нөгөө тэндээ бэлдэнгээд гараад явчихдаг. Тэгэл орой үрж ирэл тэгэл нөгөө нэг баахан залуучууд юм чи яад гин юм зү. Тэгэл ууж идэл тэрнгөр чин дөргөөл. Тэг манад нэг давуу тал байсан. Манайх 14 инчийн зурагттай. Оюутны байранд тэр амар том хөрөнгө байхгүй. Тэгээд тэдний өрөөнийхөө орж ирж зурагт үздэг. Манус нэг ганц дивантай, манус өөр ямар ч тавилга байхгүй. Тэгээд нэг юм ширээн дээр нэг юм утас нь ингээд салдаг нэг плетик байдаг штэ. Юу ил утастай. Тийм нэг плетиктэй. Тэгээд нэг юм ганц төмпөнтэй. Ер нь манусын тавилга тэгсгээд болчдөг. Оюутны байр нь өөрөө нэг хандаа нэг шкафтай байлаа яалаа. Тэгэл диван дээрээ бүгдээрээ зэрэгцэн суугаад тэгэл зургтаа үзээд нөгөөд тэгж явж байгаа л танилцсан байхгүй. За. Шүүр утгуурнаас хэлсэн хайраа. Тийм шүү дээ. Яг тэгж хэлсэн.
Оюутны байрнаас их сайн хайр. Таны бүр өрөөсөө амьсны чи хайр бүтээгүй. Чиний өнч хайр. За би хоёр хүүхдийнхээ автод танилцсан түүхийг ярья. Яа би магистр сурж байсан. Тэнгүүд ингээд манай найз нар бүгдээрээ хүнтэй суугаад хүүхд гаргацсан. За дандаа хүүхдүүд нь ялх нэг өтөө хоёр өтөө ингээ тий 6 сартаа мартаа гэр. Би л ганцаараа хүнтэй суугааг үйлцэн. Тэгэл тэрүүгээр ингээд нэг юм найз нар бүгдээрээ ингээд тэр нар чиг гэр мөрөөсөө гарахгүй штэ. Тэгэл ганцаараа ингээд нэг юм зөнгөртсөн ингээд нэг тийм үеэсэн баггүй юу. Тэгээ байжсэн чинь манай магистр хичээлж ядчихэл хагас 5 дахь хагасанд л ордог заяа. Тэгээд бусад өдөр нь бол ингээ фри тайм. За тэгээ яжсэн чинь нэг хотод ингэсэн бас шоуч манай ихч өглөөн нь ингээл унтчихсан чинь манайх залгаад чи газ хаана нэгэд хотод байсан. Газ хурдан дархан үрээ дээр энэ зөте яг гоё чамд тохирсон ажил ингээд одоо хүн шинээр хүн авч ийн гээд тэгээ чи угаасаа ингээ хийц хөрөөд ээж ам чи энд ор гээд ямар ажил юм бэ юу юм бэ гэдгсэн чинь манай нэг бас нэг найз нь тэнд ингээд үшээ ингээд ороо сургууль ингээ хамрагдсан гэд хүний нээлттэй өөрлийн төвгээд ийм гоё ингээ байгууллагуудаар яваад ингээ өөрөө чиглээд ингээ сургалтанд хамрагдаа тэгээ ингээ гоё сэтгэл зүйн лекц мэгц уншаа тэгээ ингээ хүмүүстэй тэр багш магш нь ингээ ганцаарчилж уулзсан мэт чамд яг тохирно гэд тэгээ би чинь нэг хотоо салгалаад очтен байгаа сте өө гэж нэг ихчийн найзтай нэр ярьж ингээ би 60 цагийн сургалтанд суусан ч гэсэн амар хөөрхөн нэг багш байгаа маяг айл яриадсэн тэгээд биш нэг ингээ тоогүй тэгэл ингээ за тэгээ яжсэн чи одоо яг манайхан ингээ хүн ажилд авч байгаа юм шиг ярьсан даваал тэмүүтээ ингээд тэр төрөмс байгуулганд аймагуудад ингээд салбараа нээгээ тэгээ ингээ явна мовон за эхний ээлжинд ингээд 60 цагийн сургалтанд сэлбэт хамрагдан сэлбэр рүү явна мовно гэл те тэгэл би ингээд эхнийх нь ингээд ярилцлаганд ороод ингээд орсон чинь яг нэг юм Европт нэг юм залуу ингээл амар ширтэж байгаа хөө над руу ингээл би ингээл ярьсанд орж байгаа шүү. Би тэгэнгүүт ч нэг царайлаг юм уу? Айгу царайлаг штий. Манай хоёр хүүхдийн хавийн зургийг хараагүй. Харсан. За. Тэгээд одоо өөрөөсөө асуугаад байгаа чи. Тэгсэн чинь тэр залууг одоо тэр манай ихчийн найзтай амар гой залуу байгаа мага багш ингээд яриад исэн юм байл та. Тэгээ би тэрийн ч тэгэл нөх анзаарсан ч гоо. Тэгээ би нөгөө нэг тэр үед чи нөгөө нэг юм өнгөт буюу гоёлын линз зүүдэх нэг тийм ховор байсан. Тэгээ би чинь шаар цэнхээ сурагч тэрнээл ингээд хар ингээд төр зүүдэг гэсэн баггүй. Өнгөний линз үү? Тийм. Би одоо тэртээ 2005 оны юм ярьж штэ мегамин. 2005 онд байсан юм. Тийм би яг тэгэл нэг бас нэг гадаа дотоод яваа галуу шууны мах гэдэг тэнцээсээ бөөндөд авчихгүй юу дөө авчихгүй. Тэгээд өнгөөр ингэ сэлгэж зүдэг. Тэгээд наав линз зүөхөр ингэ угаасаа хүн болго ингэ гайхаж ингэ хардаг гэсэн үг яахгүй. Тэгээд яг тэр өдөр ингэ цэнхэр линз зүүц. Тэгээд тэр залуу над руу шүртгэн би ч бас шүртлээ. Би хитч дийлдэгдгүй байгаа. Би тэр цэнхэр линзээрээ шүртлээ. Тэгээд за окей тэнцэн одоо тэнцэн хүмүүсээ даавуулаад сургалтанд явна гэх. Тэгээд хот руу ирээд спортын төв ордон дээр нэг бас нэг юм ерөнхий одоо тэр чин зүү араа мараа ингээл газраас хүмүүс ирсэн байгаа шүү дээ. Тэгээд бүгдээрээ бөөнөрөө нэг автобусан сууж аваад сэлбэд очиод 60 цагийн сургалт гэдэг нь 3 өдрийн сургалтанд ингээд суугаал. За тэгэл тэнд ингээл би чин бас бильярд гайгүй тоолдог. Тамс би бүдийг ноцсон те ярьч үү те. Тэгээд тэр үе чи миний оргил бильярдны үе байсан байхгүй юу. Тэгээ бильярд тоолсон чинь оройн бильярд тоолсон чинь хожиж можоол тэгэл сонсноо авсан гэсэн юм уу? Үгүй тэгэл яжсэн чинь би тэр үед чинь нөгөө 90-11 дугаар барьдаг байсан. 90-11-0841 гэдэг нэг юм жижигхэн дэлгэгддэг өргөн Panasonic-тэй байсан. Гэсэн чинь буцахад автобусны арын суудлын дээр хам сууж яснаа. Би нэг уцаар чинь мессеж чичгөө гэлээр гээд бичсэн чинь миний угаасаа нөгөө арга. Тийм нөгөө арга. Тэгээд нэг дугаарыг авцаа. Тийм тэгэл тэр оройноо юу амарлаг бильярд тоолд юм байл аан уулзч бильярд тоолох юм болох гээл тэгэл тэгэл бильярд тоолоод тэгэнгүүтээ ер нь бол тэгэл би дархантайгаа буцчих байгаа шүү дээ маргааш нь. Тэгсэн чинь удаачгүй юу яасан штэ би дарханд ирсэн байна гэд би чи бүр зочоод тэгээ тэр нөгөө нэг залуучууд театрын тэнд нөгөө нэг дарханаас ирсэн машинууд зогсдог байхгүй юу тэгээ тэр чин хөөрхөн амт дарханд надаас үр таних хүн байхгүй штэ тэгээ би тосцсон чинь нэг ширхэг сарнаа барьсан зогсож байсан ингэж л ихэлсэн юм да тэгээ дарханд бильярд тоглосон шигжэнгөө бильярд тоглосон орон байгаа хүү охоёртой болцсон штэ тэр зүгээр юу юм шүү тэгэрлээ зөрөөсө хараагүй хүн байсан тэгээд ямар санийг харж байгаа чи ширчэн гэж бодсон юм яа ёо нааг ах ямар зүү хүн бэ гэж харсан гэсэн. Билээ 2005 онд тааруул бас хаармаар байсан юм шиг. 25 настай гэрлээ штэ. Үгүй штэ. 25 нас зүү нас штэ бас. За бас алгаж.
За Улаанбаатар хотод 17 цаг 29 минут болжээ. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар эслэг 10 мг цайр агуулсан Adiobiotics Propiatic хамтран ажиллаж байгаа. За хоёр сайхан Харуулъя. Та нар тараг бүрдэг ашигтай бактери гэж мэдх юм уу? За хэрвээ та амьд ашигтай бактери байгаа эсхийг одоо бид нар ингээл амьд ашигтай бактери гэж яриад байдаг шүү дээ тий. Үнэхээр одоо байгаа эсхийг мэдхийг хүсэх юм бол тараг бүрээд мэдчих боломжтой байгаа. Тэгэхээр тараг бүрлцсэн эсхийг өөрийн нүдээр ч гэсэн шалгаж болдог. За тэгээд та магадгүй хэрхэн тараг бүрсэн болон тараг бүрэх нөгөө нэг заавар үзхийг хүсэх юм бол Adiobiotics-ийг Mongolia гэдэг албан ёсныхын хуудасаар дамжуулаад бас үзэх боломжтой. Тараг бүрж мэдэхгүй хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Бид нар бол мэднэ. Одоо эн чинь өөрөө намаас амар гой тараг бүрдэж шүү. Хөрөнгөөр нь бүрчж байгаа гэсэн үг л дээ. Ер нь бол одоо эн чинь хөрөнгөл гэсэн үг. Одоо энэ хөрөнгө болгож байгаа гэсэн үг аахгүй юу? Цаахан сүүгээ ингээд гоё бүлээсгэж байгаа. Тэгээ энийг Adiobiotics-ээгээл самраал энэ манайхан тэгжээд л тэгээд цаахан бүрээ тавьжингууд тараг бүрлдэн дээ. Энд дээр Монгол зарагдаж байгаа халаал тэмдэглэгээтэй цөөхөн бүтээгдэхүүн нэг. Яг одоо би яг наадах чинь ярих гэж байна. 3 юм байна. Сахар агуулгагийн учраас ямар ч харшил төрүүлэхгүй эсрэгээрээ харшил диатезийн үед хэрэглэхэд тун тохиромжтой гэсэн байна байхгүй. За дараа нь глютен буюу нэг гуриланд байдаг нэг юу байгаа. Хүмүүст харьцлаад байдаг юм. Лактоз буюу сүүнд байдаг нэг хүмүүсийн харьцдаг юм байна. Энэ хоёулаа байхгүй учраас хоол боловсруулах замын ямар ч эмгэгтэй хүн хэрэглэх боломжтой гэсэн. Дээрээс нь энэ нэг ходоод болон цусны хүчил төсвөртэй гэдэг байгаа шүү дээ тий. Эн чинь бас маш давуу талтай байхгүй да. Хүчилч угаасаа нөгөө нэг их ялгарч байгаа учраас шууд ашигтай бактери устгаа ичж байгаа шүү дээ. Энэ бол тэр хүчилтэн төсвөртэй ийм хүүхдийн пробиотик байгаад байгаа. За би нэг ерөөсөө сайн нөгөө эхлээд юу юм болгоо мэдэхгүй байгаасан чи яг энэ лого энэ хэсгийг харсан чи үдчихсэн. Одоо манай хүүхдүүдээс уучлаасан юм байна. Тэгэхээр ерөөдөө энэ айгу амар. Энэ тэгээд эмийн сангуу дээр орохоор ингээд гаднах ингээд цаасны ийм алтлаг шаргал маргал өгдөө айгу тод. Тэгээд ингээд тий хүүхдээ одоо энэ ч нөгөө нэг хуурай хэлбэртэй шууд ингээд задлал ингээд лууж штэ тий жоохон хахацдах гэдэг байв шууд хүүхдийнхээ сүү юм уу хуурайгаар нь хэрглэж болохгүй. Ганц хориглох заалт хуурайгаар хэрглэж болохгүй. Тийштэй би өөр пробиотик таалдурсан шүү. Хуурайгаар нь хэрглэж болохгүй. Хүүхдийнхээ уух дуртай бүх төрлийн шингэн зүйлсэд хийж бодно. Сүү, цай, ус бол устэй одоо юу гэдгийг тараг бол тараг бүгд нь жуус хориглох заалт байгаа. Тэрний юу вэ гэвэл хураагаар нь хэрэглэж болохгүй. Жуус нь чийж болно гэсэн. За Чимба холбоор хуцсныхын дугаар хэлээд өгч. За тэгэхээр хаяг байршлын болохоор ачид фарм хүүхдийн ханган бүх эмийн сангуудаар бол албан ёсны эрхтэйгээр оруулж худалдаалдаг гэж ийм ханган гэж тийм 91 92 96 98 гэсэн дугаар байна шүү. Ханган бамн гэдэг. Юугаа чангалах байгаа. Ийм ханган гэж. За тэгээд уцаа сайн гоё хэлсэнгүй 91 92 96 98 байна шүү. Ханган гэдэг. Ингс ачид фарм хүүхдийн эм хангах байгууллага гэсэн үг байхгүй да. За ёо илэг аваач. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эслэг 10 мг цайр агуулсан Adiobiotics Propiatic хамтран ажиллаж байна. Баярлалаа. За дараагийн асуулт. За Чимба хайрандаа шатаад шүлэг тэрлж явсан л хуваалцаач. Яг сая чикэн уулгаад Хамгийн чангаар уулгаад манай Чимба сая. Нэр захаа махаач бол манай үеэс жоохон өмнө байсан шүү дээ үндэ. За гэхдээ чи ингээд тэмдэглэлийн дэвтэр дээрээ үнэхээр дурлаад шүлэг мүлэг ерөөсөө бичиж байгаагүй юу? Гэхдээ би нэг шүлэг бичээсэн шүлэг гэнэ зүгээр захаа бичээсэн санаж байна. Тэр болохоор нөгөө юу яаж исэн Валентины өдрөөр одоо нөгөө ангиудаар юм тогтоо яваад хүнд одоо дуртай хайртай хүндээ ингэ сэтгэлээ илэрхийлэх боломж гээд би тэнгууд нэр захаа бичээд найздаа өгөөд энийг тэрөнд өгчөөч гэдэг хамгийн гол нөгөө найзынхаа нэрийг доор нь өөрөө бичсэнгүүтээ найзгаа тоглоом хийж байгаа. Нөгөөд ч амар ихтэй аваачаад өгсөн чинь өөрөө сэтгэлээ гэж ойлгоод нэг тиймэрхүүс сахилахгүй маяг хийдэг байсан. Тэгээ шүлэг нь ямар шүлэг байгаа? Зүгээр санаанд ч байгаа шүлэг байна уу? Яг юу яа шүлэг гэх юм бол За яах вэ сайдах юм байхгүй. захаа бичээ тэр бол юу байсан чинь. Захаа шүлэг хоёр чинь шаардлагатай. Одоо бид нэрийг яах вэ садах юм байхгүй. Хайртай гэдгийг хэлээ. Skype-ийн гэсэн юу болсон байсан шүү дээ нөгөө мессеж нөгөө нэг хүмүүс амар мессежээр харьцдаг байсан шүү дээ. За тэгэхэд ингээд баахан хүмүүс рүү ингээд мессеж явуулаад тэнгууд хариу ирсэнтэй ингээд бичиж байгаа. Тэр дундаас нэг бас эмэгтэйтэй харилцдаг болохгүй юу? Тэр гэхдээ бас л жоохон ихчсэн. Яг рандом эмэгтэй юм уу? Тэр рандом Нөө 236-гийн бас нэг нь
Тий, тэгэл нөгөө одоо юу гэдэг вүлээ нөгөө юу бичгүй тасарсан мессеж энэ төр асуулт самбар дээрээс юм уу явдаг байсан маа хөөрхөн. Тийм. WAP Skype-ийн WAP-ыг манай банжиг хариуцдаг байсан. Янз янзын юмыг бүгднийг хариуцдаг. Тэр мессеж өнгө болохоор хамаагүй өчтдөг. Тэгэнгүүтээ ингээ өглөө болгоод өглөөний бензинд орой болгоод. За яг шүлэг битсэн юм уу бичээгүй юм уу? Яг шүлэгч гэдгээ тэгээд одоо яг толгоонд байхгүй байна. Ямар нэгэн шүлэг байна уу? Хайрын тухай шүлэг байхгүй. Дөрөвнөөс хойш ингээ хэлчихсэн. Яг сайн нэг ингэ тийм биччихсэн. Гэтэ яг юмнаас хуулж биччихсэн. Тэрнээс одоо байхгүй. За Анж яг сайн нэг хүн гэдэг ажилласаа халагдахтаа яг иймэрхүү явдал болсон шүү. Яг халагддаг чихгүй тэгээд ингээд нэг юм яриад ядаргаа болоод зоохгүй. Яг тэр шиг юм бодлоо шүү. Манай үеийнхний тэгж байна. За би юу? Би ч одоо уг нь шүлэг мүлэг бас биччихэл байсан байлгүй тэгээд яг одоо бол яаж гин тэгээд орж ирэнгүүтээ тэр диван галуу юм чэжэр мэдж байгаа. Тэгээд та яг таны цээж нь байгаа шүлгнээс л уншаад өгчөөч дээ. Алаг үнэ. За тэрэгтэй нэ. За тэрэгтэй даарэ. Анжиг мэдрэг авах юм багсан мэдрэг адилхан байсан. Та ядаж тэгээчтэй. Тэрхийг хайртай чамдаа би хэрэлтгэж дурлсан юм аа л гэлтэй ядаж. Голын эргээр зугаалж. За тэрэгтэй. Надаас самд нарнаас юу хэлээд. Ой нөгөө нэг өчигдрийн үдээ очроор заяо. Йоо, нацад орж нөгөө шуун сарл гэдэг байдаг шүү дээ. Тэгсэн чинь шуун сарл бол үнэхээр гайхалтай гоё шувуу юм аа. Сайхан том шүү. Сайхан том шувуу. Сайхан том шүү. Сар шуу юм аа. За гисэн шүү. Яг тэр шиг юм болох гэдэг шүү дээ одоо. Алаг үнэ хаа. Түргийн Тэгээ болоо заяо. Наад шүлгэндээ болоо. Нөгөө гоё шүлэг байгаа шүү дээ. За уран гоолыг өгөхөд усны долгио мэдэх хүн би шомбэ. Болцоо. Манай би яг ихлээр хөлөөгөө ингэж байцаа. Яг ийм залуутаас бол тийм тодорхойгүй ингээд юм хийж яваад дундаас нэгэ зогсчих. Юм мэгэлжсэн шууд дуусчих. юус Хайггүй яг саяны сүүлийнх нь бол хундагны үг шүү. Хундагны үг шүү. Мэлхий ус рүү ус цүлхий гэдэг чинь болоо. тий тэр шигчл юм баггүй. Йоо ийм шүлгээд сая тэгээ тэр миний тэр суужсэн сургалт гэдэг штэ 60 цагийн тэн дээр бүр лайта яг ингэдэг штэ. Хоёр мэлхийг нэгийг буцалж байгаа усанд нөгөөдгийг нь усан тэгээ дор усанд буцлах гар гэдэг яг ийм юм ярьдагс тусаараа тэгээ. Хоёулаа чанагдана. Үгүй. Буцсан ус руу хийсэн буцаад усраа гарчдаг. Ааха. Тий усанд байж байгаа доороос нь буцлахсан. Энэ дүгнэлт нь юу вэ? Хэлэхгүй. Багцаар байгаа юм. Яа, одоо тэгэхээр чи живжин гэсэн үг. Нэгэн хэвийн амьдралд живжин гэсэн үг. Сэтгэл зүйн сургалт явагдаад байна. Сургалтын сууя. Хаана. Цагийн 290 мянга шүү. Би хийж юм байна. За, Улаанбаатар хотод 17 цаг 37 минут болсон. Хамтран айлгч явсны дараа чи бит өрөшүүлэг. Энэ айдас таалах баха. За, нэвтрүүлгийн хамтран айлгчаар мөрөөдлийн хурмаа хийгээд манайха бас сарын аялал бэлгэн давраа гээд Мондакт компани хамтран ажиллаж байгаа. Энэ нэр үнэхээр супермаркет. Би бол нэр үнэхээр энийг бол эднийг зохион байгуулсан санаачсан хүмүүст бол онц дүн тавиад байгаа байхгүй юу? Миний онцоор чайх юм байна. За гэхдээ ингэж байгаа заяа. Triple Event Hall гэдэг их найдад байдаг шүү дээ. Их найдын 6 давхартай байдаг. Тийм шүү дээ. Хоёр ийм юутай. Эднийх нь шүү дээ. Бүх юм нь төгс шүү. Хоёр том заалтай. Тэгээ голдоо шүү дээ. 0 мод нь үнэхээр супер 0 молтой. Ийм гоё зал байдаг. За дараагийнх нь болохоор Event Ballroom гэдэг 8 метрийн өндөр таацтай тийм бас том зал байгаа. За нэг гурав дахь нь болохоор Glory Resort гэдэг гадаа хурмаа их хүсэлтэй тэрэлжид байдаг. Тийм. Тэрэлжид байдаг гэсэн тийм. Энэ дэхтэй хамгийн гоё санагдаад байгаа. Тийм. Үгүй юу шүү энэ Glory Resort-ийн тэрэлжид байгаа шүү. Үгүй энэ ч тэгээ бүр нэг гадаа талбайд хийх хүсэлтэй хүмүүс зориулсан юм шүү дээ. Одоо ингээд нөгөө кинон дээр ингээд гардаг штэ тэ нэг юм гоё ингээд байгальд хийдэг штэ. За хэрвээ тэгэж хиймээр байх юм бол яг ингээд Монголд ёс заншлаараа хурмаа бас ингээд Монгол дээлтэйгээ очин тэгээд цагаан даашин заач өмсөн угаасаа хурим дээр одоо ингээд хоёр үетэй байгаад байгаа штэ. Тэгэхээр дэлхийн хамгийн том гэр болох энэ их Монгол өргөө болон Glory Ballroom-ыг сонгоод 500 гаруй Европ Аз олноос мэрэгжлийн тоогч нарын өндөр шалгуураар сонгоцсон олноос бүрдэх энэ хурмын ширээний менюнаас сонголтыг ирэл гээд байгаа. Энэ нүүдлийн катрингтэй юм байна. Бүр яг ингээ гадаад талбад хийх сонирхолтой хүмүүст бол бүр 2000 хүн хүртэл хүлээж авч ирсэн ийм асар болон
хоол ундыг ингээ босоогоор тавиад ингээд гадаас ингээ ширээ сандлыг нь тавиад тэнд нь чиний дуртай газар гэсэн үг шүү дээ. За бид нар энд хээр хөдөө ийн гэх юм бол тэнд нь нүдлийн ойл мойл аваачиж байгаад ингээд чимгэл мүлийгээ хормыг хийж өгөх болцоотой гэж байна. Үгүй энэ хараа заавал сайн өдөр гэлтгүүгээр бусад өдрийн сонгуул ингээд хөнгөлөлт хямдралтай гэж штэ. Тэгээ дээрэс нь зураг видео бичлэгийг яг тэнгисийн ирэг дээр 2 4 7 дээрх гардаг тийм гоё юм өнгө дүрстэйгээр авч өгч үйлчлэн. Би болохоор ерөөсө Монгол хуримд ерөөсө ганц ч орж үзег байхгүй. Яг хөдөө явж л үзсэн. Хөдөөний хуримд дээр очив. Тэр хуримд явсан шүү дээ. Яг зүр манай мега жишээ нь одоо мандактар хормоо гэх юм бол би яг оролцож үзмээр байна. Ягаад гэвэл андаа солонгос байх хугацаанд солонгос тийм хормнууд л үзчихсэн. Тэр яг энийг унсан чиг айгүй гоё төсөөл буугаад Монгол дээлээ өмснө гэж энэ сайхан одоо юм гадаа гэдэг байгаа шүү дээ. Тэр нь бас айгүй гоё санагдаад байна. Одоо манайхаас угаасаа хормыг магадлал хамгийн өндөртэй хүн чинь л одоо манай мега шүү дээ. Үгүй юм. За энэ басрын аялалтай одоо энэ урмыг 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм байна шүү. Ер нь бол за ингээд та 77 10 77 88 гэдэг утаснаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. 77 10 77 88. Хэлсэн сонголтуудаас аль нэгэнд нь л хурмаа хийгдэл бал сар нь үнгүү гэсэн үг шүү дээ. Яг үнэ. Танд 3 сонголт байна. Өөрөө сонго. Дөрвч байна. Катерингийг яг үнэ. За ингээд манай нэвтрүүлгийн хамтран аялагчаар мөрөөдлийн хурмаа хийгээд басрын аялал бэлгэнд аваарай гэд мандакт компани хамтран ажиллаж байна. Баярлалаа. За би бол одоо хэлсэн шүү дээ. Ямар манай амжаастай энэ хамтран аялагчаас амар итэвхтэй хийдэж шүү дээ. Базар байна. 77 88 гинэ. За баярлалаа. За би бол өстой үнэхээр ингээд дэвтрээр шүлэг тэрэлдэг байсан. За тэгээд юу гэж сэрлэх юм? Ичээд байна. Зүгээр хэл чи бас ичхүү. Facebook дээр. Үгүй ичдэг байгаа шүү. За тэр болон зогсож байгаа юм шат. Цааш хар зогсож байгаа. Мега би чиний гой ингээд миг зигээ чин гой цуураа төлөөдөг чи эхлээд явчих л та. Би нэрээ чамд бол зүгээр шууд цээжинд ч юм байгаа шүү. Цэцэг навч ууланд цэцэн үг мегад гэд. Би яг юу л яагаад байна л та. Би бол чимбаах шиг тойруулахгүй зүгээр би үнэхээр санахгүй байна. Тойроо ч аваа багсан. Нөгөө соёс мөс. Нэрээ яриад байгаа мó? Сохор үнэ ус гатлаа. За би чиний миг чин гоё болгоод өгөө. За унш. Гүг нэрээ санахгүй байна. Юу ч орж ирэхгүй нөө бүр. Гүй би одоо бүр яг жүжигийн үг л орж ирж байна. Хамаагүй хэл. Сайрхах юм биш үү? Өөрөмөө. Муралтай эр хүнд би хайртай. Гүй нэрээ. За хэлээ бүр ингээд нөгөө нэг Ромео Шилетагийн л юу санаад байна л та. Хамаагүй яар хэл. Ядаргаатай тий. За Ромео Шилетаг чи нэрээ чи цоороо тий. Гэхдээ би ч гэсэн цооройдож байгаа. Мега ч гэсэн цооройдож байгаа. Хэлчихтэй. Та явал би бас миний энэ зүрх сэтгэл огшоод бас хайрсан ямар байгаа байхгүй юу? Яг хайрандаа шатсан бичсэн шүлэгтэй шүү дээ. Би чи их чи уншдаг төрлийн болохоос бичдэг төрлийн. Минийх бас цооройдод байгаа юм шүү. Гүй. За. За би одоо ингээд охин насаа өдөж байх үедээ тэр шиний тэр орой. За. Хүүхэн заяа даллаж чинийх болсон намар хөлийн дорж яхарсан шүүдэр талыг санагдууллаа. Би тэгэхэд өөрөө бэр цэцэг бол чамд очоод гуниг дааж хатсан ганц навч болоод буцаа. Харуусъя гэж харуусамгүй хачуун бодлоо зүрхэн дунаж хажуу санчиг усан тарин херуу болон тогтсон нар үзээгүй цэцэг салхи үзээгүй амьдрал жаргал үзээгүй хайр бидэн гурав нийлээд хайр амталсан тэр өдрүүдийн эсгэлүүн бороо шиг шааглаа. За болсон. Энэс хойш дахиад байгаа мартчих. Та өөрөө зохиос юм шүлгээ. Би бас нэг яг иймэрхүү шүлэг мэдэн шүү дээ. Өвлийн шөнөөр чим нь надад охин насаа өгсөн. Халуун нөлөөсөн чинь би эр хүн болсон. Бүр сүлд дуу болсон шүү. Энийг бүр ингээд амар жоохон бахта чэжил дуулаад байдаг гэсэн чи том болоо хүү. Эдгээр чи бидний тухай дуу юм биш. Яг тийм болсон. Юу? Ромео Шилетаа явсан. На. Гэхдээ яг ингэж байгаа орд бар дуулсан дээр за яшгаа дуу байхгүй. За. Яхаа унтраа. Шаалт юм. Стан энэ бүрнээ соёл урлагийн сурвалж төгссөн шинжүү шүү дээ нэрээ. Хүүхэн далаа гинэ. Би барагсаа чинийх болсон намрыг үрж ичсэн шүү дээ. Хөлийн доор аяад байгаа. За. Надмын дэвчээг өдөржин тойрох мордоос суран жолоодсан өнгийн зөөргөө юу. Ай нөгөө хоёр чи гээд онгодод нарсан. Би чам хайртай.
нэг дундаа юм цаага тойроо. За дараагийнх нь Анжи. За. Таны хувьд хамгийн төгс болцоо юу хийж исэн бэ? Хамгийн гоё болцоо чинь яг юу игээд хаана яаж явж исэн? За яста зөндөө гоё болцоод Хүүшин ангаргаа яагаад санал асуулгаа оруулаагүй юм бэ? Нэвтрүүлэг дуусчихагт. Йоо энэ Би чамд хайртай бишээ бити. За ингээд энэ нэвтрүүлэг санал асуулгагүй боллоо. Өнгөрсөөрөө бөмбөрсөн дэлхий болсон. Одоо хэлчихэж тээ. Гяс оруулчих юм уу? Хэдхэн минутанд гяс оруулчих юм уу? За. Гяс манайхаа та яг жинхэнэ хайртайгаа учирсан уу? Аад нь учирдгаа учраад 4 хүүхэдтэй болсон. Бэд нь хүлээгээд л байгаа. Бэд нь учирсан гэж бодсон чинь биш байсан. Гээд нь мэдгүй гэж. За манайхаа гяс нэг хэдхэн минутанд 2 муу 3 минутанд гяс хариулчих. За. Би өөртөө ингэж бодож байгаа. Миний хамгийн гоё болцоо бол бид нар ч нэг яг ингэж аяллаар явдаг. Тэр үед чинь ингээ гоё богдуул мол чинь ингээ чөлөөтэй байлаа шүү дээ. Хин ч аялж болдог байсан. Тийм байх үед найз охиноо дагуулад майхан бариад те ингээд шоктой гал түлээд оройн гитар дарж суугаад те тэгээ ингээд хоёулаа мишокоч ирээд бод руу алга болж модоод те Уучлаарай. Би яг энэ хүн сонсгоор шууд оройн бодогдох юм. ийм л Одод харагдах юм. ийм л гоё болцоо хийж явлаа та. Нүдэнд одод харагдах юм. Тэгээ манус ч нөө машин байхгүй ядуу юм чи. Удаастай хатуусан суугаал те удаастай эцээр буугаал тэгэл төмөр замын гүүрээр гүүж гарч мараал те ийш тийшээ богоо харж байгаа төмөр замын гүүрээр чинь гүүж гарч мараал тэгэл нөө төмөр замын тор мор даваал тэгэл алхасараа байгаад ууланд очиод майхнаа барайл гоё штэ энэ болцооч гоё болцоо байсан. Тэгэл одод тараалаа. Тэгэл нэг өдөр гिचээснаа болоод 2 өдөр хонжмоноол те тэр чинь 2 өдөр одод тараалаа. Тэгээ нэг өдөр нь ододгүй байсан. Тэгэл яг манай хүүхдүүд гэдэг шүү дээ. Яасан юм та нар ч одоо яг олсон цагаар нь хүүхдүүдийн нэрэлцсэн юм. Мандахнаар ургасаар. Бас багтаатай юм. Йоо. Сайхан л буйнтэй нэрлээ. За би одоо миний хамгийн гоё болцоо юу байсан? За хоолой орой хоолой идчихэж байгаамаа ингээд идчихэж байгаа. За тэгээд кино үзчихэж байгаамаа. Тэгмүүдээ нөгөө амарчлаад ингээд ойрхон л бүх юм хийж шидчихэж байгаа байхгүй юм чинь. Тэгмүүдээ тэгээд зайсан ил киногоо үзээ. Зайсан илээс гарч ирэнгүүтээ зайсан руу ингээд гарчиж байгаа. Тэгэл заахаа яасан бэ? Би бодогдоод байна. Зайсан илгээр одоо төсөөлөл нь монгор үзсэн. Тэгээд нэг муу бодох юм яа. Зайсан дээр болж исэн илтээ юм бодогдоод ах юм аа. Тэгээд мэдгүй одоо манай үеийнхэн л зайсан гард юм шиг одоо хот мотыг харъя гэд. Одоо тэгтээ хот баг харагдах байсан шүү дээ. Өндөр байшингууд баригдаад. Тэгтээ ямар ч бас нэг жоохон харагдана гэрэлгээгээд. Цаашаагаа гоё. Тэгээд юу яанаа ингээд машинтайгаа штэ машин дотроо ингээд ор сууж байгаа. Тэгээд жоохон юм ярьж суунаа. Тэгээд тэр нэ штэ заяа. Тэр нь одоо ингээд одоо юу төлбөртэй болцсон мэл шүү дээ. Төлбөргүй байсан байхгүй энэ зайсангийн нэг юм 2 3 том машины зогсоолчоо. Тэгээд тэнцээ бас ингээд айгүй их юм ярьж суудаг байсан. Тэгээд зогсоолын төлбөр чи хямдгаа шүү дээ. Тэгээд би төлбөртэй болсноос нь ерөөсөө явсангүй нэг ямар ч гэсэн төлбөртэй болсон гэж сонсогцсон. За сэнгийн зогсоол гэхээр л их юм бодогдох юм да. За тэгээд штэ те хамгийн ингээ гоё юм хүрэлт хот руу гардаг байхгүй юу. Тэгээд яг боддоор нь од харна. Бас нөгөө хүрэлт хот руугаа орж бод харна. Тэгээд гоё болцоо од харсан байна. Яг хашаа баруун шиг гараад хорноо тарна гэж тэгээд штэ. 250 м явангууд нэг тэмээ хадны сүүл гээд янзын гоё хаттай газар байдаг. Тэгээ машинтайгаа тэнд ингээд зогсчоо тэгээ чин тэр чин ингээд бас нэг кейс мэс ингээ авсан байгаа штэ тий. Тэгээд ингээд хүрэлт хот руу яваад тэгээд жинхнээсээ яг тэр хүрэлт хотын ойн жилэнд нэрнгээсээ яг дээш хараад доод хараад амар гоё заа үзээрээ заа. За гурээ юм аа. Буудал тойроод яваад байгаа. Ингээд байж заа. Тэр яг нэг байшингаас гараад нөгөө байшин амар уйдгар таахгүй. Тэгээ байж заа. Төд дуудлагуу зуны шүнд богинохоо. Үүр цайнаа. Өглөө нар манднаа. Тэнгүүд нөгөө машинтайгаа нэг хөөрхөн юм тэр хүрэлт хот чинь эргэн тойронд нөөрхөн товцгнууд байгаа. Хамгийн өндөр орой дээр нь гарах гад юугүй. За тэгээ ингээд жоохон уруудж агаад тэ нэг юм гоё товцог дээр ингээд гараад тэг яг машиныхаа амар дээр ингээд нар мандахыг харах тэр мөч бас л ганган штэ. Машины хамар дээр өөр янз янзын юм хийж болно шүү дээ. Заавал нар хараад байгаа. Хит дуусчаас харж байгаа юм яа. Заавал хилээд гэж Нар матас нэр яг машины хамар яд аваа явах нь үг нар харна. Эдгээр би ч
анжаахтай ижил юмнууд бодоо гэсэн. Хүүшээ. За одоо санал асуулгаа авъя ангаргаа. За авъя. Хүү энэ бүр болохоо л да. За ингээл санал асуулганда мега одоо цаг бүр болохоо. Гэхдээ би ер нь би хамгийн яг тэр өдөржингөө би ярьсан болцоол хамгийн гоё байдаг да. Ерөөс намайг дандаа сонсоод өөсөн чи инээсэн ч намайг сонсоод байж идэг тийм болцоол гоё л болцоо. За хаач өс. За надад бол ингээд нэг найзуудад би нэг найзуудад тэр хоёр биеиндээ таалагдаад бит хоёр гэсэн үг шүү дээ. Тэр гоё болцоо болсон доо. яасан гинөө? Энэ найз нь ингээд бодсон найзгаа дуудагуулж байгаа. Тэнгүүд нэг найз дагуулж ирж байгаа. ирсэн найз нь Яа энэ чимээгийнхээ амар тэнэгтэй болдог. Дандаа нэг найзаагаа дагуулж ирдэг тий. Гурван тагныг боломж өгсөн. хилээтэй юм шиг солиотой юм бас даа. найзгаа дагуулж ирж байхгүй да. Тэр нь тэгээд таалагдана. Энэ бол групп болцоо. Үгүй тэгээд яалчгүй таалагддаг Машины хамар дээр багтах уу? Йоо, за ингээд санал асуулганд хариулъя. За. За, та яг жинхэнэ хайртайгаа учирсан, учирдгаа учраа 4 хүүхдээ болсон, хүлээгээд лагаа учирсан гэж бодсон чинь биш байсан. Мэдгүй. За, би эхэлж харуулах юм шүү дээ. Мэдгүй. Би тэр хоёр дахь нь Учирсан 4 хүүхдээ болсон. Хүлээгээд лагаа гинэ. За. Учирсан 4 хүүхдээ болсон. Би ч гэсэн учирдгаа учраад 4 хүүхдээ болсон. За би хоёр дахь нь авъя бас. Хүлээгээд лагаа. Үгүй. За тэгвэл учирсан гэж бодсон чинь биш байсан. За мэдгүй. Ядчих тэр араас Дүүгийн хэлчихэж таадах чи ёо. За манай лайвыг одоо 547 хүн үзэж байна. За энэ дэштэй айгүй хөөрхөө энэ айгүй тийм гинтийн салд асуулга байсан болохоор хөөрхий хүү гэхдээ гасмэс 202 хүн хариулчих. хандраа зүгээр газ Ястаа мундаг манайхан ястаа мундаг. За учирдгаа учраа 4 хүүхдээ болсон гэдэг дээр штэ. Биш 102 хүн байсан шүү уучлаарай. Андуураад 202 гэж лээ. 41 хүн буюу 40% заяа. За. Хүлээгээд л байгаа гэдэг дээр мега саналаа өгсөн тий. Энэ дээр бас чамаагийн санал нэмэгдээ 42 хүн буюу 43 хүн буюу 40%. Хүлээгээд л байгаа гэдэг дээр мегагийн саналаар 22 буюу 21%. Учирсан гэж бодсон чинь биш байсан гэдэг дээр 14 хүн буюу 14%. За мэдгүй гэдэг дээр натаа нийлээд 27 хүн буюу 25%. гэдэг дээр учирсан биш үү? Дийлэнх нь 43 хүн нь учирдгаа учраад хүүхд 4 хүүхдтэй болсон гэж байна. За. би тэгтээ сая яарад уг нь их нэртэйгээ хам мөрний ирэг дээр болцсноо ярих гэжсэн газ хандраагаад хахаар газ өөр юм байсан. Та чи юу би нэг тайзгаа та нэг тайзгаа тэгээ тэр хоёроо тэр хийчихсэн. Чемпагийн айгуу гоё штэ. За ямар ч байсан яана нэвтрүүлэг ингээд заавал амар заазархгүйгээр ингээд сайхан ярилцаад явбал бас боломж юм тийм үү? Сэдв их чухал юм байна. За маазар дугаар гоё боллоо. Маазар гэхгүй орчууд аюу хөрхөн мааз явчихдаг юм. Өөр юм ч ууж муугаад гэж ярьж болтгүй юм аа. Ийм сэдвийг нэр хаягийг нь харуулахгүй байна үстэй тийм ээ. За энэ хүрээд 2025 оны 6 дугаар сарын 3-ны мегмар гарагийн яана нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс хөгжөлтэй хөнгөн байцгааг сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар мөрөөдлийн хурмаагээд басраа аялал бэлгэн даваарай гэд мандагт компани за мөн эслэг 10 мг цаар агуулсан Biotics Probiotic хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3